Бид хэрхэн хардаг вэ? Туршилтад хичээл. Аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаарай. Орчин солигдох үед гинт харахаас болгоомжлох, өөрөөр хэлбэл харанхуй буюу гэрэлтэй орчин, мэдээ хамгаалах, мөн өдрүүгээ хурц гэрэл тусахгүй байх, туршилтанд хэрэгжилж байгаа шилэн аяр тавг болон бусад шилэн үдлийг хагаас болгоомжлох, туршилтын үед хурц үзүүртэй багж хэрэглэх тохиолдолд түүнтэй зөв харилцах, замун туршилтаар ажигласан зүйлээ ажлын хуудас болон стратегийн хуудасд тэмдэглэх гэсэн зүйлийг анхаарч ажиллаарай. За туршилтын хэрэглэгдэх хүн. Туршилтанд гэрэл үүсгэгч хэрэг болно. Таглаатай төрөл бүрийн таглаатай сав. Гэтэл энэ таглаатай сав маань туршилтанд хэрэглэгдэх боломжгүй. Ийм таглаатай сав эсвэл таглаатай аяг хэрэглэж байна. Аяг. Төрөл бүрийн бит, бөмбөг гэх мэт. Энэхүү зургийг ажиглаарай. Нарны гэрлийн зарим нь айж, зарим нь шингэдэг. Тиймээс бид энэхүү нарнаас госсон цацрагийн айж буй ёслолыг харж байгааг бидний эрхэм тайлбар. Эцэс гэрэл цацруулах буюу эсвэл гэрлийг ойлгож байдаг. Тэгвэл биедээр туссан гэрлээ айж айсан гэрлийн тусламжтайгаар бид харах юм байна. Туршилтын санаа хүн гэрэлтэй буюу харанхуй орчин бүрдүүлээд дэвтэр ном болон бусад зүйлээ харанхуйд харах, гэрэлтэй харах туршилт хийгээрээ мэдээ нээж харах, харснаа цацраг ашиглан зурж тэмдэглэх, цалбарыг гүйцэтгээрээ мөн туршилтын үр дүнд батлах, нотлох, биедан ажиллах, дасгал даалгавар болон интерактив ажлын хуудаснуудыг хамтдаа гүйцэтгээрээ анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.